Та яг одоо илүү уруу сувгийг хүлээ авч сонсож байна. За өнөөдрийн дугаараараа та бүхэндээ нэгэн сайхан хайрын түүхийг бэлтгэн орууллаа. За би өнгөрсөн 100 шиг санагдаж байна. Бас үүнтэй төстөө гайхалтай хайрын түүхийг оруулж байсан. Тэр дугаарын доор сонсогчдоос бол үнэхээр гайхамшигтай сайхан урам өгсөн комментүүдийг бичсэн байсан. За тэгэхээр хүмүүс бол бас ийм дугаар сонсох дуртай байдгийм байна. Бас ийм эерэг зүйл дуртай байдгийм байна гэж би ойлгосон. За ингээд хүлээ авна уу. 40 жилийн турш ханилсан нөхрөө өөр эмэгтэй рүү явуулах шийдвэрийг хэдэн эмэгтэй гаргаж чадах бол хайр дутаагүй, уралт байгаагүй. Энэ түүхэнд хинч буруугүй. Энэ эмэгтэй эр нөхрөө хүний ёсоор нэр төртөө амьдрах эрхтэй гэж итгэжээ. Яагаад ийм зайлшгүй шийдвэр гаргах болов? Өнгөрсөн тэдэнд юу тохиолдсон юм бол? Мөн тэр эмэгтэй чимээгүйхэн хорвоог орхиход яагаад Япон улс даяараа толгой гудаалган гашуутсан юм бэ? Япон нөхөртөөгөө бараг 40 жилийг хамт өнгөрүүлсэн Орос эхнэр нь нас барсан гэж итгэж явсан анхны эхнэртэйг нөхрөө дахин уулзах боломжийг олгожээ. Бүх зүйл дэлхийн 2 дугаар дайнаас өмнө эхэлсэн юм. Японы нилээд чинэлэг айлын хүү Ясабуро эхнэр Хасакогийн хамт илүү сайхан амьдралыг хайж Солонгосын хойгт очисон байна. Тухайн үед Солонгосын хойг нь өнөөгийн өмнөд Солонгос болон хойд Солонгосыг хамарсан нэг нутаг байсан. Ясабуро Хасаконаар нэг хүү нэг охинтой болжээ. Гэвч дайн бүхнийг орвонгоор нь эргүүлсэн юм. 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дуусах үед дайны дараах эмх замбраагүй байдлын дунд зөвлөлтийн улаан айрам тус бүс нутагт түрэн орж ирэн олон энгийн Япон иргэнийг тагнуул гэж үзэн баривчилжээ. Ясабурод алс дорнодын Магдан дахь Гулагийн хорих лагерт 10 жилийн ялыг оноосон байна. Олон жилийн дараа Ясабуро суллагдсан ч нутаг буцах эрхтэй хоригдлуудын жагсаалтанд албаныхын түүний нэрийг оруулахаа мартжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Ясабуро эхнэр хүүхдүүдээ аль хэдийн нас барсан байх гэж бодон Оросд үлдэхээр шийдсэн юм. Мөн зөвлөлт холбоот улсад олон жил амьдарсныхаа дараа эх оронтойгоо нүүр тулах айцыг тэрээр тээж авсан байна. Иймээс Ясабуро шинэ амьдрал эхлүүлэхээр шийдэж зөвлөлтийн иргэн болж өөртөө Яша Иванович гэх нэр авсан байдаг. Хамтдаа туулсан амьдрал. 1959 онд Ясабуро Клаудиа Новинка гэх эмэгтэйтэй танилцжээ. Тэдэнд ижил нийтлэг зүйл байсан нь хоёул Сталины үеийн хорих лагерт хоригдсон тэр тамаас амьд үлдсэн явдал байв. Клаудиа социалист өмчийг өрн таран хийсэн гэх хэрэгт буруутгагдан 7 жилийн хорих ял сонссон юм. Энэ дэсвэр төвчээртэй эмэгтэй ийн ярьсан байдаг. Би там дундуур туулсан ч сэтгэлээр унаагүй. Бүр нэг ч хараалын үг амнаасаа унгаагүй. Хорих лагер олон эмэгтэй амийг авч удсан юм. Тэр бүхнийг иргэн дурсахад үнэхээр аимшигтай байна гэж ярьсан байдаг. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь сэтгэл мөн чанараа алдахгүй хадгалж үлдэх байжээ. Бичиг баримтанд үлдсэн мэдээллээр баривчлагдахаас өмнө Клаудиа гэрэлсэн нэг хүүтэй байсан байна. Харин хүүгийнхэн талаарх мэдээлэл олон нийтэд ил дурддагддаггүй. Нөхрийнхэн тухайд гэвэл Клаудиаг хамгийн хүнд хэцүү цагт нь орхин тэр өөр эмэгтэйтэй гэрэлсэн байна. Хүнд сэтгэл санаагаар унаж явах үедээ Клаудиа санамсаргүй байдлаар Ясабуротой танилцж энэ эрэгтэйд гүн гүнзгий инэрэнгүй сэтгэлтэй болжээ. Клаудиа хожим дурсахдаа бид Брянскийн бүс нутагт дахин суурших лагерт анх уулзсан. Би Орос биш царайтай Яшааг харсан юм. Тэр туранхай, дарлагдсан байдалтай, нүдэнд нь өвдөлт шингэсэн байсан. Тэр төрх миний зүрхийг өвтгсөн юм гэж ярьсан байна. Гэсэн ч тэд шууд харилцаа эхлүүлээгүй. Учир нь Клаудиа зөвлөлтийн эсрэг тагнуулын хэрэгт ял эдэлж байсан хүнтэй хайр дурлалын холбоо үүсгэхээс болгоомжилж байжээ. Түүнийг уг хэрэгт гин буруугүй гэдгийг мэдэж байсан ч айдас нь давмгайлсан юм. 1960-ад оны эхээр Клаудиа Оросын алс дорнод дахь прогресс тосгонд нүүж очсны дараа Ясабуро түүнд захиа бичиж хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Клаудиа айцаасаа болж түүнээс татгалзжээ. Тэр ийн хэлсэн байдаг. Би дайнаас олзлогсон нэгэн хоригдолтой загтлаар харилцаж байгаагаа ганцхан дотны найздаа л хэлсэн. Гэвч бидний хайр сэтгэл дэндүү гүн гүнзгий байсан гэж.
Ясабуро тэр эмэгтэйг мартаж чадалгүй, түүнгүүгээр амьдрч чадахгүй гэдгээ мэдэрчээ. Ингээд Ясабуро түүнтэй хамт байхын тулд бүх амьдралаа ардаа орхин зөвлөлт холбоот улсыг хөндлөн тулж хайртай эмэгтэй дээрээ очсон юм. Түүний хайр Клаудиагийн сэтгэлийг хөдөлгөж, эцэст нь тэр эхнэр нь болохыг зөвшөөрчээ. Тэд 40 жилийн турш аз жаргалтай амьдэрсэн юм. Ясабуро өсчин гэрэл зурагчин болж мөн зөв төөнүүрийн эмчилгээ хийдэг байв. Тэд улаан лойл, өргөс тэмэх тарьж, ямаа маллаж, зөгийн аж ахуй эрхэлдэг байжээ. Ясабуро хизээж түүн рүү дуугаан өндөрсгөж байгаагүй бөгөөд ганцхан харамсдаг зүйл нь тэд үр хүүхэдтэй болж чадаагүй явдал гэж Клаудиа сэтгэлээ нээсэн байдаг. Тэр нутагт арх уудаггүй, тамхи татдаггүй, Ясабуро шиг ир олдохгүй гэж тэр хэлжээ. Ясабуро бүр 2 авс худалдан авч байшингийнхаа дээврийн хөндийдөө хадгалсан байдаг. Хэрвээ тэд нас нөхчгöd нэг өдөр хамтдаа энэ хорвоогоос яваасай гэж хүссэндээ тэр аж. Ясабурогийн анхны эхнэр нь дахин гэрлэлгүйгээр нөхрөө 51 жил хүлээсэн байдаг. Зөвлөлт холбоот улс нуран унсны дараа нутгийн нэгэн оршин суугч энэ бүс нутагт олон жил амьдарсан нэгэн Япон эрийн түүхийг өөрийн Япон бизнесийн түншид ярьжээ. Тэр бизнесмен Япондо буцаж очиод Ясабуро Хачиягийн төрөл төрөсдгийг эрен сурвалжилж эхэлсэн байна. Бүх хүний гайхшруулсан нь тэд түүний дүү, охин, эцэст нь Япон эхнэр Хасаког олж уулзжээ. Тэд бүгд дайныг даван гарч Япондо буцан ирсэн байв. Харин ганцхан хүүн Солонгост нас баржээ. Нөхөр нь хорих лагерлуу цөллөгдөх үед Хасако охин Кумикогийн хамт Японд буцан ирж совилогчаар ажиллан амьдралаа залгуулсан байна. Амьдралынхаа туршид тэр даруухан цалингаасаа нэг ч йенийг дэмий үрэлгүй өөртөө болон сургуу алга болсон нөхөртөө зориулан жижиг байшин барихын тулд хуримтлуулсаар иржээ. Нөхөр нь амьд байгаа эсхийг мэдэхгүй байсан ч Хасако байшин барих мөнгөө нөхрийнхөө нэр дээр банкны хадгаламж нийлгэн хадгалсаар байв. Анхны эхнэр нь амьд байгааг мэдгэн Ясабурогийн ертөнцийг тэр чигт нь оронгоор нь эргүүлжээ. Тэр эхнэр Хасако түүнд үнэн ч үлдэж 51 жил түүнийг хүлээсэн гэдгийг огт төсөөлөөгүй байв. Түүний охин дүү нар нь Ясабурог олохын тулд Оросын прогресс тосгонд ирсэн байдаг. Тэд Ясабурог олон жил төвчээр гаргаж хүлээсэн анхны эхнэр Хасакото хамт байхыг ятгахаар ирсэн байна. Гэвч Ясабуро татгалзжээ. Тэр өөрийн Орос эхнэр Клаудиад хэлсэн нь "Клаудиа, би чамааг яаж орхиж чадах вүлээ? Чи бол миний бүх зүйл" гэж хэлсэн байдаг. Клаудиагийн сэтгэл эмтэрч гүн гүнзгий өвдсөн ч тэр нөхрөө анхны эхнэр лүгээ буцахыг ятгахсаар байсан юм. Учир нь Хасако түүний төлөө өөрийн залуу насаа зориулан хүлээсэн гэдгийг тэр сануулсан байна. Мөн Клаудиа ингэж хүссэн юм. Ясабурогийн биеийн байдал муудсан тул Япон улсад эмнэлгийн илүү сайн үйлчилгээ авах боломжтой гэж үзжээ. Нөхөр нь эсэргүүцсэн хэдийж Клаудиа бүх зүйлийг нууцаар өөрөө зохицуулсан байна. Тэр Ясабурод гадаад паспорт авч хадгаламжийг нь банкнаас аван мөнгийг доллар руу хөрвүүлэн нислэгийн тасалбар болон аяллаа зардлыг нь бэлтгэсэн байна. Эцэст нь тэр Ясабурото гэрлэлтэд цуцлуулж Японд тэтгэвэр авах, өмч хөрөнгө эзэмших, өв залгамжлах бүх эрхийг нь олгохоор шийдсэн юм. Бүх хүмүүсийн шахалт Клаудиагийн тууштай шийдэмгийн байдлын өмнө Ясабуро дургүйч гэлээ их орон руугаа анхны эхнэр лүгээ буцаж очихыг зөвшөөрсөн байна. Салах ёс гүйцэтгсэн үнсэлт. 1997 оны 3 дугаар сард Ясабуро Япон руу явх өдөр иржээ. Хайртай нөхрөө өдөж явуулахын өмнө хайрын гүнээсээ Клаудиа түүнийг сүүлчийн удаа үнсэн хоёул тэврэлцсэн байна. Клаудиа хэлэхдээ түүний эхнэр нас барахаас өмнө түүнийг дахин тэврэх ёстой. Би түүнийг явуулахдаа зүрхээ зүсэгдэж байгааг мэдэрч байсан. Гэхдээ хэн ч үүнд буруутай биш. Энэ бол хувь заяа. Хамгийн гол нь тэр Япон улсад илүү сайхан амьдрах болно. Тэр маш их зовсон. Энд амьд үлдэх боломж багтаа байсан гэж ярьсан байна. Ясабуро Япон руу буцаж Хасакото дахин уулзсны дараа Клаудиад бэлэг илгээж 7 хоног бүрийн бямб гараг түүнтэй удсаар ярьдаг байжээ. Тэр түүн рүү очихыг гуйж Клаудиагаа маш их санаж байгаагаа илэрхийлдэг байв. Энэ хосын түүх Японд алдартай болсон бөгөөд Клаудиа өөрийгөө зориулах, өөрийгөө золиослох зан чанараараа Япон улсад шүтэн бишрэгдсэн байна.
Олон Япон хүн түүний Япон руу аялах зардлыг даах хандив цуглуулах арга хэмжээ хүртэл зохион байгуулжээ. Дараа нь 80 нас гарсан хойноо Клаудиа Япон руу ирсэн байдаг. Хоёр эхнэр уулзаж хамтдаа уйлж тэврэлцсэн байна. Энэхүү уулзалтын үеэр ямар ч атаархал эсвэл буруу зүйл байгаагүй. Тэд бие биенээ гүн сэтгэлээсээ ойлгохын тулд хэл яриач хэрэггүй байжээ. Клаудиа Япон руу дахин 2 удаа аялсан байдаг. Сүүлчийн удаагийн аяллахын үеэр тэр Орос эмэгтэй Япон гэрийн хайр дурлалын түүхээр бүтээсэн жүжигийн нээлтэнд оролцсон юм. Ясабуро Хасака хоёр Клаудиаг Японд үлдээж амьдраасаа гэж хүссэн ч тэр татгалзжээ. Дараа нь Хасако нас барсан байна. Түүний оршуулгыг зохион байгуулсны дараа Ясабуро Клаудиаг Япон руу нүүж ирээд хамт амьдрахыг гуйсан. Хэрвээ үгүй бол прогресс тосгонд очиж үлдсэн өдрүүдээ түүнтэй хамт өнгөрүүлнэ гэжээ. Гэвч Клаудиа татгалзан түүнд сүүлчийн жилүүдэд Япон улсад нэр төртөө амьдрахыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Чимээгүй өвхөл улс даяар гашуудал. Клаудиа Новенка 2014 оны 9-р сард 94 наснда нас баржээ. Клаудиа өнгөрсөн бүх хугацаанд ганцаараа амьдарсаар байсан юм. Түүний оршуулганд цөөхөн хүн л оролцсон. Гэр бүл, дотны найзгүй түүний амьдралд байсан бараг бүх хүн нас барсан байв. Гэсэн ч Японд томоохон телевизийн сувгууд энэ мэдээг өргөнөөр сурвалжилсан юм. Ясабуро Хачиягийн Орос эхнэр нас барлаа гэж мэдээлсэн байна. Удалгүй Ясабуро прогресс тосгон руу сэтгэл хөдлөмж нэгэн захиа илгээжээ. Тэр эхнэр Клаудиан захиа хизээж хүлээж авч чадахгүй гэдгийг мэдэж байсан ч хийх ёстой зүйл нь байсан байна. Ясабуро захиандаа ингэж бичсэн байна. Клаудиа, чамааг нас барсныг сонсоод зүрх минь гашуудалд автсан. Би чам руу 8 сарын 20-нд 96 насны төрсөн өдрөөрөө залгсан боловч холбогдож чадсангүй. Бид зөвлөлтөд хамт амьдарсан 40 жилийн турш чи миний хажууд байж үргэлж намайг дэмжиж байсан. Бүх зүйлд баярлалаа. Би Японд зөвхөн чиний ачаар иргэн ирж чадсан бөгөөд би чамд хязгааргүй талархаж явдаг. Бид хоёрын авсыг бэлтгэсэн үеийг санаж байна. Хэрвээ боломжтой байсан бол одоо л чиний хажууд гүйж очоод чамаагаа чанга тэврэгсэн. Гэвч би их хөгшөрчээ. Амгалан нойрсороо миний хайрц Клаудиа минь, чиний Ясабуро гэж бичсэн байна. За ингээд өнөөдрийн маань дугаар үгээр дуусч байна. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй дараагийн дугаараараа уулзтлаа. Баярлалаа.